тайвширдах яа. Сайн байцгаана уу? Уулзаг бодлаа шүү те. За тэгээд Бодлоо шүү дээ. өнгөрсөн хугацаанд гэхдээ бас нэлээд завгүй байсан учраас ойлгож өгөөрэй манайх та. Тэглүү. За өнөөдөр Ойлгоно болохоор үзье гэж. үнэхээр те Хүсэн хүлээсэн BTS Film Out гэдэг дуу гаргасан байна. Нэрнээсээ сүртэй. бас мэдхгүй байхгүй шүү дээ тий. Аваасаа K-pop-ийн одоо ханхууд юм да. Ханхуу. Заримынх нь хаад ч байж болно тий. За тэгээд нэг маргахгүйхэн шиг тэгээд хүлээгээд авчаарай. За юу ч гэсэн эхлэх үү? 3 2 1 реакшн цохол шүү дээ. Тий. Хоёулын чирэг бол тий. Энэ лого нь өөрчлөгдсөн байна. Сая тий. Харсан уу? Өөрөөс нь тий. Өмнөхөөсөө өөрчлөгдсөн. Нэг Big Hit компани маань нэг Hype гээд өөрчилсөн шүү дээ нэрээ. Тий. Hype Labels гээд. Тэгэхээр чин Одооноос яг юу логонууд өгөөд л да. За нэг тэр логоч яах вэ? За Jungkook-ээр эхлэх юм шиг байна юу ч гэсэн. харахгүй л нэг хоол байна гэсэн шиг. Jimmy Bias минь. Өнөдлөө оюутан халтай. Энэ сисиг нь хараад манай арми нарчсаас энэ өвгнийх нь уянгалаг байдлыг мэдэрч байгаа бох тий. Jungkook ч хамгийн бага нь тий. Тийм. Хөтөдийн зүрх сэтгэлийг авсан. Би минь бас үнэхээр царайлаг шүү тий. Би чи юу царайлгаар хитэн жишээ л гарч байдаг. Хэлээдэн жил хамгийн царайлаг шүү дээ. Хамгийн нэ. Тэр яг энэ ла гэдэг хэсгийг сонслоо. Уянгалаг байгаас тий. Яаж ингэж гой хослоод байдаг нь ай май нэ. Rap RM. Надад нөө RM юу яа нэг 4 o'clock биш. 4 o'clock. Тэр яа гоё тийм. Трартнаар гоё оруулж ирсэн тий. Яг энэ RM-ийн арын байгаа битүүд бүр үнэн гоё орж байгаа тий. Амуухан тий. Хажи Worldwide Handsome залууд орсон ч ард нь зогсож байгааг нь харалтай. Бүгд юу ч хийхгүй аа. Өөр бичлэгэн дээр зүгээр нэг энгийн байдлыг харуулсан. Бүгд зүгээр дарах. Энэ ямар гоё газар вэ тий? Илэг Sugar. J-Hope. Хижээнэ Мартин. Энэ газар их төмөн гоё юм ба тий. Энэ дэлбэрэлж яг нэг fake love дээр гардаг хэсэг шиг санагдах байна шин. Дундын хэсэгтэй. Тий. Яг тэр юм шүү. Яг энэ шиг дэлбэрсэн юм шиг юм байна. Чи хай нотуудыг сонслоо. Яаж юм өндөр гардаг нь хоолонд нөгөө. Тийм бас арай л төв суултсан. Жимийн шүү дээ. Доогор аяг бүр амар тэр чигт яваад хин тийм. Царайлаг шин нэг. Бод дараа байж юм шиг. Чи үнэхээр миний төсөөлөл тодхон үлдсэн гинэ. Бас мэднэ. Үнэхээр BTS-ийн хувьд арми бол яг тийм л орших байх тий. Тийм шүү дээ. Садамай. Дуусчлаа гэж юу? Койл. What? Андэ.
дууссан биш үү? Тэгээ сая яг минийх шиг андэ гэж дуусч байгаа юм. Йоо. Андэ. Сайн нэг төгсгөлийн яг нэг брэйж хэсэг дээр тэр тэнгэр дээр нэг хаалга маалгат яваад байгаа хэсэг харсан юм. Тэр бүр хайлаад сүртэй. хайлаад. Хай нөтний хэсэг дээр яг юу хиймээр юм бэ? Жохон бодод. Рэп вокалууд нь бол угаасаа BTS-ийн дуунууд өндөө гой зөгцөх юм ба тий. Гарынх нь бит мий төрөх бүр. Тэгээд ларгуул нэг баг гэсэн юм шиг тий. Би энийг араас нь дэмжиж яг л гоё гал. K-pop ларгуул нэг тэргүүлж яв. Сэргүүлж яваа гэсэн шиг л юм л да. Яалтчгүй. Яас ганцхан хоолоогоор биш тий. Тэр зүс царай бас юу юм бэ? Гэтэ нөө Dynamite гэдэг тий. Тэрэн дээр арай бичлэгэн дээр бол мангар нэг өнгөлөг маяг харагдсан. Энэ дээр болохоор арай дараахан баг. Яг дараах ерөнхийдөө нэг амар цойлсон тэгээд өөр гоц өнгөл нэг хаалга юм тий. Яг гоё юунда дуундаад хурцяг нэг дараахан чигд явахгүй. Тийм байна. Яс японоор дуулсан бас хамсалтай байна тий. Гэтэ уг нь ч гэсэн BTS ерөнхийдөө японоор дуулсан гэж хэлээд байгаа л та. Мята мэрэгсэж байгаа юм. Харин бас Бясийнхаа хоолой бас сонслоо. Манай Бясын хайнууд бол үнэхээр гарч байна. Үнэхээр маргаангүй. За. Үнэхээр гоё дуулж тий. Тэр нэрээ одож гэж хэлсэн шүү дээ. Нэрээ бас энэ BTS-ийн харьяалагдж байгаа энэ Hype Labels гэдэг компани Америкийн нэг Justin Bieber, Ariana Grande энтрийн харьяалагддаг компани худалдаж авсан гэсэн шүү. Тийм шүү. Амар том болсон юм. Цагаарч бас тийм мэдээ бас олоод уншсан. Өөх. Тэгэхээр бол үнэхээр юу гэсэн үг юм. Одоогор бол тэгэхээр одоо Justin Bieber, Ariana Grande энэ одоо BTS-ийн байгаа энэ Hype Labels харьяалагдана гэсэн. Тийм юм болоо явчих шиг боллоо. Лого могон солигдсон үрдгээр нь тийм болчихсон тийм. Зэвчсэн Яванда бол үнэхээр хайбаас бол нэлээ их юм. Томорх юм байна. Олон томорх юм байна. За тэгээд бас тэрний талаар илүү мэдж байгаа зүйлээ манайх ч гэсэн доор комент бичээрэй. Тэгээд энэ хүртэл үзсэнд баярлалаа. Анх удаага үзэж байгаа бол Mongolian Reactions бүгийн Тэмүүжин шинэ хоёрын лайк дарахаа мартаа анх subscribe тэгээд тий. Цаашлаа илүү хэр бишгээр уулзцгаая. Сая subscribe гэж загнасан уу? Бичлэгээрээ уулзцгаая. Bye bye.